Сонин содон мэдээллүүдийг хачинжигтэй үйл явдлуудыг шинэ нээлтүүдийг дизайн маркетингийн хүртэл 82.9 шинэ санаануудыг Хөг Тэнгэр радио Бобохос 82.9 шинэ өдрийн мэндийг сонсогч үзэгч та бүхэндээ хүргэж байна. Хөг Тэнгэр радио 82.9 за мөн Хөг Тэнгэр радио YouTube пост social платформоор бид сонсогч та бүхэн за биднийг сонсож үзэж байна. Өнөөдрийн пох нэвтрүүлгийн шинэ дугаар та бүхэнд хүрэхэд бэлэн болсон байна. Эфирт хөтлөгч Оюкагийн нариулагчаар Дэгинар ажиллаж байна. За энэ өдрийн мэндийг хүргье. За өдрийн мэнд хүргэе. Үзэг сонсогчдоос өдрийн мэндийг хүргье. За шинэ мэдээллүүдэд танилцуулнаа. За минийх нэгэн ийм саваагүй залуугийн түүх байна. За тэгээд тэр саваагүй үйлдэлээс болоод ерөнхийдөө шоронд орохоор болчихсон. За ерөнхийдөө шоронд орох уу маш олон мянган долларын төлбөр төлөх үү гэдэг дээрээ тулцсан. За ийм нэг оюутан байна. За энэ оюутны талаарх мэдээлэл байгаа юм. За ямархуу саваагүй үйлдэл хийсэн болоо их сонирхол татчихлаа. Сургамжтай. Тийм үү. Мэдээлэл бол байна. За хоёулаа тэгээд оюукагийнх юу вэ? За минийх болохоор ерөнхийдөө нөгөө муухай үнэрт тэр хүн яа тийм бэ гэдэг талаар мэдээллийг муухай үнэр бүр цаашлаад хүний эрүүл мэндэд хүртэл нөлөөлж болдгийг дэлгэрүүлсэн тийм мэдээлэл байна. Нөгөө маркетинг сүхэ гэдэг шиг MFT гэдэг. За сонирхолтой өнөөдрийн мэдээллүүд бол тийм содон мэдээллүүд бол байна тийм ээ. Тийм байна. За танаас эхлэх үү? За тэгээ. Саваагүй нохоо саранд хуцхын үлгэр гэдэг шиг ийм үйл явдал Сингапур улсад болж өрнжээ. За энэ бол Франц 18 настай оюутан. Тэгтээ Сингапурт сурдаг, бизнесийн сургуульд сурдаг ийм оюутны саваагүй үйлдэл байгаа юм. За үүнийг яагаад хүргэж байна вэ гэхээр яг энэ сошиал орчинд хүмүүс маш ихээр видео бичлэг, зураг авдаг, тийм ээ. За тэгээ энэ нь өөрөө эргээгээд та хизээ хаана юуны зургийг, бичлэгийг яаж хийж байгаа вэ гэдгээ бодолцохгүй бол эргээд танд ноцтой юм хууль шүүхийн асуудал үүсч мэдх юм байна гэж. За тэгэхээр түрүүний инээдтэй явдлаас болоод инээд нөхрөөд байна. За тэгэхээр ялангуяа залуучууд маань, дүүнер маань, оюутнууд маань за тэгээ бичлэг, зураг хийх дуртай бүх хүмүүс маань анхаарлаа хандуулаарай. Дээрээс нь 100 цаг ирж гин аял зугаалгаар явах ийм уйлрал ирж гин. Тэгэхээр усыг нь уул, ёсыг нь дагна гэдэг үг байдгаа. Тэгэхээр аливаа нэгэн улс оронд очих юм бол та аял зугаалгаар явахдаа мэдээж зураг, бичлэг хийх нь тодорхой. Гэхдээ тухайн улсын хууль, дүрм, журам ямар газар бичлэг хийж болохгүй гэдгийг маш анхааралтай байхгүй бол эргээд та тухайн улсынхаа хууль дүрмийг зөрчсөн учраас хариуцлага хүлээх юм үүргийг эдэлж болзошгүй байна. За энэ нь болохоор түрүүн та бүхэнд нэвтрүүлгийн эхэнд хэлсэн Францын 18 настай оюутан Дидье Гаспар Оуэн Максимилиан гэдэг нэртэй ийм маш урт нэртэй юм залуу бол байгаамаа. За Сингапур улсад бизнесийн сургуульд нь сурдаг. За энэ оюутан өөрийн Instagram хуудсандаа нэгэн дүрс бичлэгийг хийгээд тэр нь өөрт нь 2 жил хоригдох уу маш олон мянган долларын эсвэл төлбөрт унах уу гэдэг ийм сонголтон дээр авчирсан. За яагаад хийж байгаа юм? Энэ залуу ямар ч гэсэн ял хүлээн. Тэр нь торгуулийн шийтгэл хүлээх үү эсвэл Сингапурын шоронд 2 жил суух уу гэдэг нь болж байгаа юм байна. За тэгээд энэ Дидье Гаспар Оуэн Максимилиан за ерөнхийдөө энэ Максимилиан гэдэг энэ Франц оюутанд юу тохиолдсон юм бэ гэхээр энэ маань болохоор iJoos гэдэг нэртэй Сингапурын автомат ундаа зардаг машины компани байдаг юм байна л да. iJoos гэдэг компани машин, кофе гардаг, тийм ээ, ундаа гардаг, төрөл бүрийн зүйл гардаг. Манай ч гэсэн офис дотор маань 2-3 компани ийм автомат машинууд байна. За тэгээ гудамжинд байсан энэ автомат машины сорвол нь ингээд хүн бүхэн авах боломжтой байдаг юм байна л да. Тэгсэн энэ Максимилиан гэдэг залуу тэр iJoos гэдэг компани автомат машины нэг сорволыг нь амандаа хийгээд 7-гоод буцаага тавьсан юм байна.
Одоо тэр олон хүн хэрэгэлдэг тэр сорулыг долоочоод буцаагаад тавьсан юм уу? Зөвхөн тэр компанийн одоо тэр автомат машинаас кофе ч юм уу халуун хүүтэн ундаа авсан хүмүүс мэдээж аягаа аваад өөрийнхөө бүтээгдэхүүнийг аваад соруулаа аваад тэгээд цаашаа явна шүү дээ тийм. Тэгсэн тэр залуу яхав нөгөө нэг ингэсэн байлээ л дээ. Аюулгүй хот биш юм байна гэдэг ийм үгийг хэлээд тэр залуугийн нөгөө нэг зорилго нь болохоор энэ соруулагч нь одоо автомат машинаас заавал бүтээгдэхүүн аваагүй байсан ч гэсэн дурын хүн аваад над шиг ингээд долоохоод буцаагаад тавьчих болох юм байна штэ. Тэгэхээр аюулгүй амьдрал чинь хаана байгаа юм бэ гэсэн мутга агуулгатай үгийг хэлээд өөрийнхөө Instagram хуудсанд авчиад тавьчих. За тэгсэн энэ нь өөрөө нөгөө залуу маань яхавтай аюулгүй байдлын ийм контент хийх гээл бас л нөгөө хандлт авах гээл те. Instagram хуудсандаа тавиал айгуул нэг ийм сүртэй том юм бодоол нэг ийм богино бичлэг хийсэж чинь нөгөөх нь өөрийг нь 2 жил үү эсвэл маш олон мянган доллар төлөх үү гэдэг ялан тавьчихсан. Энэ яагаад тэгэхээр Сингапур улсын дотоодын өөрийнх нь хууль дүрм журам гэдэг юм байгаа. За тэгээд тэр бичлэг нь маш богино хугацаанд viral буюу олон мянган хүн харин өөрийнх нь хүсснээр үзжээ. Маш олон мянган хандлт лайк, комент, шерийг авсан. За тэгээ нөгөө iJuice гэдэг компанийн маань зөрүүлээд Max Millen гэдэг энэ Франц оюутанд гомдол гаргацсан. За гомдол дээр нь мэдээж ойлгомжтой олон нийтийн газар одоо бие зөв зохистой авч яваагүй. Компани нэр хүндэд халдсан. За тэгээд танхаарсан олон нийтийн газар одоо зөв бус үйлдэл гаргасан гэдэг. Тэгсэн нөгөө энэ Сингапурын хуулинд маш чанга хатуу юм хууль дүрмтэй л зүйлийг нь зөрчсөн юм байна. За тэгээд нөгөө долоосон соруулаа аваачаад соруулын дунд нь хийчихэр нөгөөх нь бүр хүндрээ явцсан. За тэгээ iJuice гэх компанийнхан бол нөгөө залуугийн бичлэгийг үзээд өөрсдөө зөрүүлээ бичлэг хийгээд тэгээ нэг 500 ширхэг сорвол үлдсэн байсан юм байна. За тэгээ тэр 500 ширхэг чинь аль нь тэр нөгөө Франц нөхрийн долоосон сорвол гэдгийг мэдэхгүй шүү дээ. Тийм учраас өөрсдөө нөгөө бичлэг хийгээд 500 сорволын бүгдийг хаяад цоо шин сорвол хийгээд бид нэр өөрсдөө ч гэсэн цаашдаа энэ дээр маш анхаарал болгоомжтой буюу хөгжүүлтийг бид нар бас цаашдаа хийх юм байна гэд өөрсдөө бас тэр залуугийн буруу үйлдэлээс тухайн компани сургамж авсан байна. Тэгэхээр энэ тэр залуу бичлэг хийсэн болохоос биш бусад тийм ээ хүүхдүүд ч юм уу хүмүүс одоо саваагүйтэй сахилгагуутаад албаар ч юм уу те тэр сургуулиудын долоогоод эсвэл одоо яадг янз бүрээр ашиглаад буцаагаад сургуулийнхын савнд хийцэн тохиолдлууд урд нь хидж гарсан цаашдаа хидж гарахыг мэдэхгүй. Тэр залуу бичлэг хийсэн болохоор мэдж байгаа. Тэнгүү тухайн компанид нөгөө сохорсон биш завшив гэдэг шиг энэ сургуулагч нь ингэж хүн бүхэнд хүрэх боломжтойгоор байрлуулж болохгүй юм байна. Тэгэхээр энэ сурвал гэдэг зүйлийг илүү хамгаалалттай хийх хэрэгтэй юм байна. Тэгээ ойлгоод өөрсдөө нөгөө үйлчлүүлэгч нараас уучлал хүсээд энэ тал дээр хөгжүүлэлт хийгээд илүү safety буюу аюулгүй болгох шаардлагатай юм байна. Бид нар хичээнэ гэд. Гэхдээ ямарсан тэр залуугийн нөгөө байсан яг бичлэг хийхтэн байсан бүх сургуулийг бол хаяад буцаагаад шинчилсэн. За ийм үйл явдал бол босон. Тэгээ энэ нь болохоор энэ Max Millen гэдэг энэ Франц оюутны үйл явдал энэ оны 3 сарын 12-нд болсон юм байна. Саяхан юм биш үү? Тий, энэ оны 3 сарын 12-нд гэдэг чинь сар гарны өмнө. Гэхдээ шүүх хурал нь бол болоогүй. Шүүх рүү бол шилжчихсэн. Шүүх хурал нь 5 сарын 22-нд товлогдсон байгаа юм билээ. Одоо нэг сарын дараа 3-7 хоногийн дараа болох гэж байна. 3 сарын 12-нд энэ үйл явдал болоод тухайн компани болон Сингапурын иргэд нөгөө энэ Франц оюутанг одоо маш ихээр үзээ ядсан те ууралсан тэгээ өргөдөл гаргасан тэгээ шүүх рүү шилжсэн шүүх тэрэгсэж Сингапурын хуулинд түрүүнөө хэлсэнтэй олон нийтийн газар гээд зүйл ангиуд нь байгаад ял нь болохоор 2 жилийн хорих ял эсвэл хэдэн мянган доллар байл маш олон мянган ам долларын торгуул төлөх. За тэгээ энэ шүүх хурал нь 5 сарын 22-нд товлогдоод энэ залуу энэ хоёр зүйл ангийн аль нэгийг нь авахар болж байгаа юм бэлээ. Маш харамсалтай байна тий. Тэгсэн одоо хот аюулгүй биш гэдэг нэрийн дор энэ бичлэг хийсэн. Тэгээд энэ бичлэгийг олон хүний жигшэл зэвүүцлийг бол төрүүлсэн гэж байгаа. За тэгээ Max Millen энэ Сингапурын ESSEC гэдэг нэртэй бизнесийн сургуулийн салбар сургуульд нь сурдаг. За тэгээ сургуулийн хэвлэлийн төлөөлөгч нь болсон явдлын талаар бол мэдсэн. Мэдээж тэгээ дотоод шалгалтыг явуулж эхэлсэн гэдгээ бол хэлсэн юм байлээ. За тэгээ Max Millen-гийн нөгөө Францад амьдарч байгаа эцэг эхээс нь ар гэрээс нь бол Сингапурт ирсэн байгаа юм байна. Тэгээ сургууль нь бол оюутнаа бол одоо шүүхтэр батлан даахаар
болсон юм байна. Тэгтээ батлан даагаад эцэг их нь ирээд энэ хүн олон мянган долларын өр эсвэл 2 жилийн ял. Гэхдээ яг хуу эцэг их нь ирж ин сургуулийн батлан дааж ин гэхээр дээрэс нь оюутан одоо 18 настай дээрэс нь одоо ийм саваагүй нөгөө нэг үйлдэл хийцэн. Тэгэхээр насыг нь бодоод нэг удаагийнх нь алдааг бодоод энэ залууд бол би 5 сарын 22-нд 2 жилийн ял биш нөгөө торгуулийн ялаар одоо мултрах болов гэж яг би хувьдаа тэгж бодож байгаа. Энэ залуугийн энэ үйлдэл зөвхөн Сингапурын оюутан залуусад биш. Дэлхийн нийтэд энэ BBC агентлагийн мэдээ байхгүй. Тэгэхээр би people.com гэдгээс бол олж харсан. Тэгэд энэ томоохон сайтуудаар дамжуулаад дэлхийн нийтэд энэ залуугийн 18 настай энэ хүүгийн энэ үйлдэл энэ алдаа дураараа гадны улсад ялангуяа зорчиж явахдаа зураг бичлэг хамаагүй хийж өөрийнхөө сошиал хуудсанд тавьж болохгүй нэ. Ямар учиртай зураг бичлэг хийж байгаа вэ? Тухайн улсын хууль дүрм юу вэ гэдгийг судлах хэрэгтэй юм байна. Дотооддоо ч гэсэн одоо би түрүү нэвтрүүлэг эхлэхийн өмнө ярьсан одоо залуучууд маань иргэд маань сошиал орчинд аливаа зүйлийн, аливаа хүний, аливаа үйлдэлийнхээ зураг бичлэгийг хийхдээ юуг хизээ хаана ямар байдлаар харагдуулах вэ? Энэ нь эргээгээд хууль зөрчиж байгаа юу? Дүрм журм зөрчиж байгаа юу гэдгээ бодож иж зураг бичлэг хийгэрээ гэдгийг одоо энэ камерын хойно үзэж байгаа одоо радиогоороо сонсож байгаа хүмүүстэй л анхааруулах гад байгаа юм. Яг зөв. За ийм мэдээлэл бол байна. Ерөнхийдөө бол одоо нөгөө усыг нь уул, ёсыг нь дагна гэдэг шиг харь оронд бол бүр хэцүү байдалд бол орсон байна шүү дээ, тийм ээ. Зөвхөн харь оронд биш одоо өөрийнхөө төрлөх хийх орондоо ч гэсэн сошиалыг маш болгоомжтой та ашиглах хэрэгтэй шүү гэдгийг л анхааруулах гад байгаа юм. Одоо тэгээд маш олон залуучууд өөрийнхөө авсан гэрэл зураг өөрийнхөө хийсэн бичлэгнээс болоод торгуулийн ял зорчих хэрэг хязгаарлах за тэгээ бүх цаашдаа хэцүү нэрт рүү орох хэмжээний л зүйлүүд жил болгон л тохиолдож байна. Тэгээ дээрэс нь ялангуяа сонгуулийн жилд өгөхөөр бүр илүү ингээд хяналт шалгалт ихсдэг те. Тэгэхээр та энэ хууль дүрм журмаа маш сайн мэджиж олон нийтийн сүлжээнд өөрийнхөө зураг дүрс одоо авсан дүрсээ бичлэгээ зургаа нийтлэх нь байна. Нийтлэхээс өмнө л жоохон одоо бодох нь байна л гэдгийг одоо поохороо дамжуулж анхааруулъя да. За баярлалаа. За ингээд дүүгийнхаа мэдээлэл рүү. Маш сонирхолтой мэдээлэл хүргэлээ. Ерөнхийдөө сургамжтай тийм ээ. Сонирхолтой өрнө сургамжтай. Ерөнхийдөө бол одоо хин ч байсан бодоход одоо за яг хуу саваагүйдэд ингээд нэг соруулыг ингээд долоогоо тавьчлаа гэж бодоход тийм том хэмжээний ялд унахад одоо хүргэн гэдэг бол бас их сонин хэрэг байна л да. За тэгээ өөрөө хөрх юм яж хат нас залуу юм да тий. 18 настай хүү байна. Харин тий. За ингээд одоо 18 настай хүүгийн түүхээс айхтар одоо үнэр танар руу явж орох нэ. Одоо за тэгээд гэтээ муухай үнэрний талаар юу гоё сайхан үнэрний талаар юм уу? Тэгэл аль алийг ярина да. За ерөнхийдөө бол муухай үнэрийн талаар. За муухай үнэртгэхээр одоо хүн яадаг үлээ те тийм ээ. Одоо ялангуяа би бол бүр ингээд үнэрт айгүй эмзэг байхгүй. Тэгээд надад ер нь таагүй мэдрэмж төрүүлдэг. Мэдээж надад гэлтгүй одоо бусад хүмүүс мэдээж муухай үнэр бол таатай байхгүй шүү дээ. За энэ муухай үнэрлээд өнгөрөхөд л одоо таагүй мэдрэмжээс гадна давхар бас эрүүл мэндэд бас нөлөөлдөг юм байна гэдгийг бас нэг жоохон хүргэсэн мэдээлэл байгаа. За судалгаагаар одоо хүмүүс үнэрлэх мэдрэхүүгээ одоо хараа юм уу эсвэл одоо нөгөө харах эсвэл сонсох за тэгээ бүр юм хүрлцэхүү амтлах мэдрэмжүүдээс илүү доогуур үнэлдэг гинэ. Бас сонин одоо судалгаа байгаа. За Америкийн нэгдсэн улсын зарим оюутнууд бүр утсаа алдахаас илүү үнэрлэх чадвараа алдчихвал баг илүү дээр юм байна гэж бол тийм судалгаа өгсөн байна. Бас сонин те. Амар юм аа. Утас нь бүр тийм амтрал нь болсон. За гэхдээ муу үнэр нь зөвхөн ийм тухгүй байдал төрүүлэхээс гадна ийм бодиттой одоо эрүүл мэндийн асуудал дагуулж болдгоо. За судалгаануудаар одоо хотын орчинд нөгөө эвгүй үнэрүүд байгаа штэ. За тэр эвгүй үнэрийг үнэртээд толгоо өвдөх, за дотор муухаарах тийм ээ. Зүгээр үнэрлээд өнгөрөхөд муухай мэдрэмжээс гадна ингээл янз янзын одоо бүр цаашлаад бүр нөгөө сэтгэл зүйн асуудалд хүртэл одоо бие махбодод бол нөлөөлөх боломжтой гинэ. За үнэр нь одоо хүний бие сэтгцэн эрүүл мэндэд бас маш чухал үүрэгтэйг ойлгуулах судалгаа хийсэн байгаа юм. За
Одоо бид бүгд хог хаягдл задрах нөгөө үнэрэгтэй одоо хогоо гаргахтаа хогийн цэгийн хажуугаар явахтаа ч юм уу те эсвэл одоо нэг юм үйлдвэрийн эмгүү үнэртэй одоо тулгарч идэг шүү дээ өдөр тутамдаа. За тэгээд ийм үнэртэй орчинд байнга амьдрна гэдэг бол бас хэцүү. За тэгээ үнэрлэх мэдрэхүүн одоо анханасаа бидний ийм өвчин халдвараас хамгаалах дохио олж хөгжсөн байдаг. За тэгээ мууцсан үнэртэй зүйл хөвчлэн ийм нөгөө бактери ихтэй учраас муухай үнэрийг ялгаруулж идэг. За тэгээд энэ нь одоо нөгөө хүний зан үйлийн дархлааны системд одоо нөлөөтэй гэх юм уу? За одоо үнэрийн одоо мэдээлэл одоо тархинд очихдоо за би нэг ийм үнэрлж байна гэдгийг одоо тархинд ингээд мэдээлэл очихдоо 300 миллисекундын дотор бол боловсруулагддаг нь тогтоогдсон. Тийм маш хурдан. За нэг ийм муухай үнэр яваад байна шүү гэж шууд тархи ингээ хүлээж авах нь штэ. За муухай үнэр мэдрэхэд хүмүүс одоо өөрөө ирэхгүй нөгөө ухарч зайлсхийдэг гинэ. За хэрвээ үнэр нь одоо аюултай зүйлтэй холбоотой байх юм бол одоо илүү ийм мэдрэмтгий. Одоо үнэр чинь ер нь нэлээд бас чухал штэ. Одоо жишээлх юм бол за яг муухай үнэр гэлтгүү сайхан үнэр дээр ч юм уу те үнэртэй ус. Үнэртэй усыг хүн одоо цацлаа тэнгүүд нөгөө тэр үнэртэй усанд магадгүй тодорхой хэмжээний нэг юм нөгөө дурсамж агуулгадчихж байж болдог шүү дээ тийм ээ. За энэтэй холбоотой байна. За тэгээд нөгөө үнэрийг цахилгаан цохилттой холбож туршилт хийхэд хүмүүс ийм маш сул үнэрийг хүртэл ялгаж чаддаг болсон байгаа юм. За бохор уснаас ялгардаг одоо нөгөө ус төрөгчийн сульфид гэдэг ийм хий ялгарсан нь болохоор өндөгний үнэртэй төстэй. За тэгээд одоо ерөнхийдөө ийм өндөр концентрацид болохоор одоо амь насанд аюултай бол хэмжээнд хүрчээд байгаа юм. Тэгэхээр үнэр одоо зөвхөн ийм аюул илрүүлэх үүрэгтэй биш. Одоо бас ийм сайхан үнэр нь жишээ нь одоо ой модны үнэр сэтгэл санааг тайвшруулж, сайжруулж чаддаг. За одоо тархины нөгөө дурсам сэтгэл хөдлөлтэй холбоотой гэж түрүүн хэлсэн шүү дээ. За муухай үнэр нь болохоор эсэргээрээ ийм сөрөг нөлөө үзүүлж болдог. За 21 онд нэг судалгааны одоо томд дурдсанаар болохоор муу үнэрээс үүдэлтэй толгоо өвдөх, бөөлжих зэрэг ийм шинж тэмдгүүд биологийн эрсдэлтэй байж болохыг бол дурдсан байгаа юм. Эвгүй үнэр нь одоо тарих одоо гидсийг холбдог ийм мэдрэлийн ийм чухал зам болох нөгөө вагус гэдэг мэдрэлийн одоо ийм одоо юу гэдэг холбогдсон ийм зам байдаг. За энэ вагус нь ерөнхийдөө бүр өвчлөх магадaltaй гэсэн. Гэтэ ер нь одоо үнэр хэр их нөлөөлж байгаа тухайн үнэр одоо хэрхэн хандж байгаагаасаа бас хамаардаг юм л те. Тухайн хүн одоо яг муухай үнэрсэн ч гэсэн нэг тийм өөрөө тоохгүй за муухай үнэрчлээ гэж тоохгүй бол яг гайгүй. Бүр тэрийг ингээд нөгөө өөртөө айгу хүн дээр хүлээж аваа л те. Йоо өста муухай үнэр амар хэцүү юм байна гэд хүн хүлээж авах юм бол хүн одоо нөгөө сэтгэл зүгээрээ ч гэсэн давхар яваад нөгөө бие махбод нь хүртэл таагаад ингээд нөгөө тархи чинь за энэ муухай үнэр ирж шүү гэдгийг ингээд мэдэнгүүтээ шууд одоо тэр ходоодтой холбогдсон хэсгээрээ өвчлөх магадaltaй. Бас сонирн байгаа. Ер нь бол муухай үнэрийг зүгээр үнэрлээд өнгөрөх биш. Хүн ер нь давхар бас ингээд юу гэдгийг санаа сэтгэлээрээ ч гэсэн яваад бас өвчлөгч магадaltaй байна. Тэгэхээр ер нь үнэрлэх чадвар сайтай хүмүүс нөгөө хоол одоо нэг юм тухайн одоо харилцаанаас бол илүү таашаал авдаг гинэ. За тэгээд үнэрлэх чадвар гүйж одоо үнэрлэх чадвар нь арай сул хүмүүс одоо хоолны туршил нь буураад нэг хоолт нь багасчдаг гэж байгаа юм. Тэгэхээр ер нь бол ахмад наснууд үнэрлэх чадвар сул байх нь одоо 10 жилийн дотор нас барах эрсдлийг 46%-аар нэмэгдүүлдэг гэсэн судалгаа байдаг гинэ. Тэгэхээр энэ зүрх судас болон нөгөө Альцгеймер өвчин байдаг шүү дээ. Нөгөө мартаж сандаг өвчин. За энэ өвчнөд бас холбоотой байж болцсон шүү. Тэгэхээр ерөнхийдөө үнэрлэх гэдэг маань ер нь бас их чухал болчихж байгаа. Бидний одоо нас өндөр болоод хөгшрөх үед ч гэсэн тэр Альцгеймер өвчнөөс хүртэл бараг сэргийлж болохоор байгаа байхгүй юу? Тэгэхээр бас их тийм доогуур үнэлэхээр тийм мэдрэмж бол биш. Ерөнхийдөө одоо хамгийн ихэнд би хэлсэн шүү дээ. Одоо нөгөө зарим Америкийн нэгдсэн улсын зарим оюутнууд үнэрлэх чадвараа алдахгүй эсвэл утсаа алдахгүй гэхэд утсаа алдахын сонгож байна сонгохгүй байна те. Үнэрлэх чадвараа алдахын сонгож байна гэхээр бас ерөнхийдөө үнэрлэх чадвар одоо энэ мэдрэмж нь бас хүнд тиймж одоо дутмаг биш. Айгүй тийм нөлөөтэй байж болохоор байгаа даа. За тэгээд дандаа сайхан үнэртэй ойрхон байгаараа те. Сайн сайхан гин. Нэг юм гоё одоо үнэр гэртээ орчиндоо бий болгоорой. Тэгээ хамгийн гайхалтай үнэр бол мэдээж нөгөө амьд байгалийн үнэр байдаг. Тийм мод байна, цэцэг байна тий. Тэгээ дээрэс нь үнэртэй усыг ч гэсэн үнэрт усуудыг ч гэсэн дандаа нөгөө байгалийн орцны харилгаар гаргаж авдаг юм билэ. Тэгэхээр байгалийн үнэр
агаар гэдэг бол өөрөө хамгийн гоё. Яг Тэгээд зөв. одоо 100 цаг ирж байна. Борооны уйлрал, борооны дараах үнэр гэдэг бол одоо Тасархаа штэ тий. мэдгүй энэ очлон орвогийн хамгийн гайхалтай бас үнэрүүдийн нэг бол борооны дараах үнэр баг. Тэр тус маань манай одоо Монголын бороо гэх юм уу те. Монголын борооны дараах үнэр бол хамгийн гоё, бүр яг гоё юм үнэр байдаг гэж гадагшаа дотгошоо тийм ээ. Олон удаа аялж зугаалж амьдарч исэн хүмүүс бол хэлтгэл юм билэ. Яг ингээд Монголд Улаанбаатарт ингээд бороо орохоор яг тэр борооны дараах үнэр өөр нэг томоохон хотод орсон борооны дараах үнэрнээс тис өөр штэ гэж ярьж байгаа зөндөө хүмүүсийг сонсч байлаа. Тэгэхээр ийм сайхан эх оронд ийм сайхан бас борооны үнэр үнэртдэг хотод амьдарч байна. За тэр үнэр удахгүй тэгээд 7 хоног болгон бид хэдийг сэтгэл зүгээр гоё дэмжиж өгөх нь. За ингээд өнөөдрийн поох маань борооны үнрээр өндөрлөг шивдэ те. Тэглээ. Борооны үнэр мэд тунгалаг байцгаая. Гайхалтай байцгаая. Гоё иирэг байцгаая. Тэгээ дараагийн поох хүртэл түр баяртай. Оюкагийн ДG3 ажиллалаа. Түр баяртай. Баяртай.